Оюутан сурагчдын хичээлэглэж нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын эд зүйлсийг хулгайлах гэмтэрэг буурахгүй байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмтрэгтэй тэмцэх газрын албаагчид халаасны хулгайн гэмтрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлж ажиллаж байна. Энэ талаар бид тодрууллаа. За 2016 оны 9-р сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмтрэг үйлдчихсэн этгээдүүдийг бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын ажилчид болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс ажиллаж байсан албаагчдад хамтран илрүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтс шилжүүлсэн байгаа. Уг этгээдүүд нь бол халаасны хулгайн гэмтрэг илрүүлдэг бүлэг этгээдүүд байсан. Уг хүмүүс нь бол иргэдийн 6 удаагийн үйлдэлээр 6 иргэний утсыг бол хулгайлсан үйлдэл тогтоогдсон. Үүнийг бол Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байс тасагчдад шалгалтын ажиллагаа явагдаж байна. Уг этгээдүүд нь бол 22-оос 36 насны хооронд ийм этгээдүүд байсан. Урд нь манад бүртгэлтэй. Би бол сүүлийн үед бол нэг сонор сэрэмжтэй явдаг гэсэн. Ер нь мөнгө төрөг багтаа тэгээд сонор сэрэмжтэй явахгүй юм хэцүү болцсон цагтаа. Залуу сайхан залуучууд их хулгай гэж явж байна. Тэрэнд их харамсалтай лээ. Халаасны хулгай их болсон байна л да гадуур. Тэгээ одоо яг хулгайч гэж хэлэхээргүй тийм хүмүүс хулгай хийж байна л да. Тэгээд ард иргэд одоо энэс их сэрэмжлэх хэрэгтэй. Тэгээ энэ хулгай бол ер нь ихтэй байна л да. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад одоо хөдөө орон нутгаас нийслэлийн хөдөлгөөн ихссэн. Үүн дээр бол одоо ард иргэд маань бол өөрсдөө анхаармаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо мөн худалдааны төв дээр явж худалдаа үйлчлэгээ хийхдээ бол өөрийнхөө барьж явж байгаа цүнх болон өөрийнхөө бийд байгаа эд зүйлийг бол анхаарч ямар байна. Энэ хулгайн гэмтрэг үйлдэх этгээдүүд бол өглөө оройн цагаар бол одоо ажил цуглах, хичээл орох, ажилд харах үеэр бол одоо автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд болж орчиж байгаа иргэдийг анхаарал алдсан үед нь бол анхаарлын сайнуулж эд зүйлийг хулгайлах ийм үйлдэлүүд бол илэрж байна. Энэ дээр ард иргэд бас өөрсдөө бас анхаарал сонор сэрэмжтэй байвар байна. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн албаагчид дээрмийн гэмтрэг үйлдсэн этгээдийг иргэний оролцоогоор газар дээр нь шуурхай илрүүлж ажилласан байна. Иргэний үргээ биелүүлж булаалтын гэмтрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрен сурвалжлан илрүүлэхэд хамтран ажилласан сэтгүүлч Биндряг Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авч талархал илэрхийллээ. За товчхондоо бол сая өнгөрсөн энэ сарын 07-оос 08-ны шилжих шөнө. За 01 цагийн үед гэрлүүгээ орохоор би одоо байрныхаа орсныхаа үүднээр машина парклж байсан. За харин орсны үүдэн дээр бол одоо юу гэдэг сэжиг өгөхөөр 3 зогсож байсан. Яагаад сэжиг өгөхээр би урд нь бас тэр хавьд өөрөө бас одоо бага хэмжээний халдлага дуртажсэн учраас болгоомжлоод жоохон ажигласан. За улмаар тэдгээр 3-ын одоо нэг нь бол хажуугаар өнгөрч явсан 2 хүнийг одоо эмэгтэйгийнхэн цүнхийг булаах ийм үйлдэл хийгээд улмаар цагдаад дуудлага өгөөд за үлдсэн 2-ыг бол одоо дагаж за улмаар одоо дуудлагаар ирсэн цагдаад одоо зааж өгснөөр тэдгээр одоо хүмүүсийг хүүхдүүдийг гэх юм уу барьсан байгаа. Ер нь энийг бол одоо юу гэдгийг одоо яагаад хийсэн бэ гэхээр нэгдүгürt би орчныхоо төлөө үр хүүхдээ эхнэрийгээ өөрийгөө за одоо тэр байрныхныг аюулгүй байлгах үүднээс одоо тэр буруу зүйл хийж байгаа хүмүүсийг одоо яаралтай барьж өгөх хэрэгтэй гэдэг ийм зүйлийг бол дотроо бодсон. Ер нь бол одоо төрөлхийн хулгайч, төрөлхийн одоо булаадаг хүн гэж төрнө гэж бол байхгүй. Энэ бол өөрөө нөгөө талдаа нийгмийн бас нэг юм асуудал байна. Тэгэхээр одоо тэдгээр одоо 19-20 насны эд өсөх насныхаа юм залуучууд эд хийж үтэх насны дээр явж байгаа залуучууд алдагдсан явна. Тэгэхээр магадгүй үдээд эртгэн арга хэмжээ авагдсанаар бол цаашдаа бас зөв хүн болж өнөөдрийн нийгэмд төлөвшөх болов гэдэг юм зүйл байгаа. За дээр нь бол одоо хүн бүхэн Улаанбаатар хотод аюулгүй амар тайван тийм хотод амьдрахыг хүсэж байна. Би ч гэсэн телевиз үзэж байгаа хүмүүс та бүхэн ч гэсэн хүсэж байгаа байх. Тийм учраас тэр хотыг бий болгохын тулд иргэдийн маань оролцоо өөрөө маш чухал юм аа гэдгийг бас энэ дээрээс би хүмүүсийг ойлгож аваасай гэж ингэж бодож байгаа. Тэгээд цагдаатай хамтраад, иргэд хамтраад бөөнөрөө одоо тийм амар тайван одоо аюулгүй тийм одоо хотыг бий болгож чаднаа гэдэгт бол дүүрэн итгэлтэй явдаг хүний нэг би. Ер нь одоо юу гэдгийг хүн булаахын тул цонхоор одоо хог цаасаа хайдаг жолооч энэ төрд бол та ягаа хийж байгаа юм бэ гэдэг юм уу те. Ер нь буруу бүхний эсрэг зөв шаардлагыг аль болох тавихыг хичээдэг. Ингэж иж одоо бид хүмүүрөдөж байгаа тэр улс хоттой амьдрах боломжийг болно л гэж бодож байна. Иргэний цүнхийг булаа зогтоосон хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн 3 эрэгтэй зогтоосныг иргэн мэдээлсний дагуу хойноос нь хайж олж барьж саатуул одоо шалгаж байгаа.
Тухайн этгээдүүд нь бол хөдөө орон нутгийн харьяатай Улаанбаатар хотод ирээд 3-4 хонж байгаа тийм иргэд байсан. Саатуулгын хувцад бол бидээ бол хар маск зүүж тухайн гэмт хэргийг үлддэг байсан байгаа. Тэгээд маск болон бүх юмнууд нь хохирогч эзүүлэг шатаах гэж оролцсон юмнууд нь бүгд олдсон байгаа. Тэгээд одоо шалгаж байгаа. Одоо цааш иргэд бол ард иргэд бол одоо гэмт хэрэг үйлдсэн талаар иймэрхүү мэдээллийг одоо манай байгууллагад өгч хамтарч ажиллаж явах хэрэгтэй байна. Энийг иргэний өгсөн мэдээллийн дагуу явж хайсны үр дүнд олсон байгаа. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны түүхт 95 жилийн мөрдөн байцаах алба үүсч өгсөний түүхт 70 жилийн тохиолдуулан цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн албаагч ажилтны нийгмийн баталгаа хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Баян-Хонгор аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Баттөмөр, Төмөн Насан, цагдаагийн дэслэгч Батсангэл, эрүүгийн цагдаагийн засгийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн Ахмад анх баяр нар хормын ёслолын үйл ажиллагаагаа гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг намрын дунд сарын бэлэгт сайн өдөр ёслол төгөлдөр явуулсан юм албаагчтай аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За 2016 онд маань цагдаагийн байгууллага үүсч өгсөн 95 жилээ мөрдөн байцаах алба үүсгэн байгуулсан түүхт 70 жилээ тохиож байгаа. Энэ ойтой тохиолдуулаад манай Баянгор аймагт цагдаагийн газраас маань 3 мөрдөн байцаагч, 1 эрүүгийн төлөөлөгч өнөөдөр одоо өөрийнхөө гэр бүлийг хорим нараа хийж байна. Монгол Улсад мөрдөн байцаах алба үүсч өгсөний түүхт 70 жилийн тохиолдуулан тус албанд ажиллаж байсан үеийн Ахмад Бурлууд тэдний залгамж холоо олсон албаагчид энэхүү баярын ёслолоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 504-р тушаалаар цагдын сэргийлэх байгууллагын бүтцэд ард иргэдийн өргөдөл гомдлыг шалган барагдуулах мөрдөн байцаалт явуулах үүрэг бүхий тусгай группийг байгуулснаар Монгол Улсад мөрдөн байцаах албаны эхлэл тавигдсан төвхтэй. Тус албаны бие бүрэлдэхүүн дотроос мөрдөн байцаагчийн амаргүй хөдөлмөрт эрдэм мэдлэг оюун ухаан бие сэтгэлээ харамгүй зориулсан олон арван тэргүүний ажилтнууд албаагчид Ахмад зүтгэлтнүүд гавьяат хуульчид генералууд төртөн гарсан. Мөрдөн байцаах албанд байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэл төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг үнэ ухамсарлан хүний эрх эрхчлөө хүндэтгэж хуулийг чанд сахиж шударга ёсыг тогтоох иргэдийн хууль ёсны эрхээ бүрэн чөлөөтэй эдлэх баталгааг хангахад мэрэгжлийн өндөр ур чадвар итгэх санаачлаг гарган үр бүтээлтэй ажиллаж байгаамаа. Өнөөдөр мөрдөн байцаах албаны 70 жилийн өргөн дэлгэр сайхан болж байна. Үнэхээр одоо баяртай байна. Мөрдөн байцаах албанд одоо 20 гаруй жил одоо ажиллаж ирсэн учраас мөрдөн байцаах албаны энэ ойн өдөр одоо нийт мөрдөн байцаагчдаа бас баярын мэд хүргье. Мөрдөн байцаах албанд би 1980-аад оны үед одоо томилогдсон. Тэр үед одоо нийгмийн харилцаа өөр, хууль эрх зүйн орчин өөр юм байсан. Одоо бол манайх зах зээлийн нийгэм шилжснээс хойш нийгмийн харилцаа өөрчлөгдөөд гарч байгаа гэмтрийн гаралт их өөрчлөгдсөн учраас мөрдөн байцаах албаны одоо мөрдөж байгаа хэрэг дотор бол шин төрлийн одоо гэмтрүүд нэлээд орж ирсэн. Ийм шалгагдах ийм азтай болсон байна. За мөрдөн байцаагч нарын маань мэрэгжлийн ур чадвар их сайхан дээшилсэн байна. Техник хэрэгсэл дээшилсэн байна. Материал газ их сайхан дээшилсэн ийм байдалтай байж байна л да. Би мөрдөн байцаах албанд бол анх Дорнонгой аймагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, дараа нь улсын мөрдөн байцаах газарт хэлтсийн дараагаар ажилласан ийм хүн. Мөрдөн байцаах албаны өнөөдөр 70 жилийн хойгоо тэмдэглэж байна. Мөрдөн байцаах албатай миний амьдралд бол 32 жил холбогдсон. За мөрдөн байцаах албаа одоо би энд бол 3 дугаар хэлтэс, онц хүн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрен сурвалжлах хэлтэс, улгаан гэмт хэрэг мөрдөх хэлтэс гэдээ би олон хэлтэст ажиллаж байсан. За өнөөдөр мөрдөн байцаах албаны 70 жилийн хойгоор намайг миний гавьяаг үнэлж цэргийн гавьяаны одонгоор шагнагдсандаа би маш их баяртай байна. За би мөрдөн байцаах албаны үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст ажиллаж байлаа. За онц хүн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллалаа. Эрен сурвалжлах хэлтэст ажиллалаа. Мөн хулгайн гэмт хэрэг одоо илрүүлэх хэлтэст бас ажиллаж байсан. Мөн хан улдуургийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах засгийн даргааг тус ажиллаж байсан. За энэ 70 жилийн хойг тохиолдуулаад энэ Ахмад ажилтнаа бас мартахгүй урд байгуулсан гавьяагийн хийсэн ажил хөдөлмөрийг үнэлж
ингээд шагнаж байгаа явдалд бол би их баяртай байна. Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлын халууны хамгаалтын 1-р газраас цэргийн алба хаасны тэтгэврт гарч байгаа албаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 2016 он цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байгаа онцлогтой энэ үед цагдаагийн төв байгууллагын удирдлагаас гавьяаныхаа амралтанд гарч байгаа албаагчдаа хүндэтгэл үзүүлж ёслол төвлөр үдэн гаргах төдийгүй тэдэндээ бүх талаар дэмжлэг тусалцаа үзүүлэхийг зорж ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлын халууны дарга туслах комиссар Инх Тогтх болон хамгаалтын 1-р газрын удирдлага бие бүрэлдэхүүн цэргийн байнгын тэтгэврт гарч байгаа албаагчдын ар гэрийнхэн оролцсон юм а. Энэ үеэр хамгаалтын 1-р газрын албаагчдын зэвсэгтэй жагсаалын үзүүлэлт тоглолтыг сонирхуулж дуучид ая дууган өргөж цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Монгол цагдаа тэмдэг олон нийтийн аюулгүй байдлын халууны даргын тушаалаар Ахмад дайчин тэмдгээр тус шагнаж дурсамж хадгалуулан бэлэг дурсгалын зүйл гартуулан өгсөн юм а. За бид олон нийтийн аюулгүй байдлын халууны нэг бие бүрэлдэхүүн хамгаалтын 1-р газрын хамт олон шинээр цагдаагийн албанд томилогдож байгаа болов. За цагдаагийн албанд олон жил үр бүтээлтэй бас хамт олондоо хүндлэгдэж ингэж цэргийн байнгын тэтгэвртэ гарч байгаа албаагчдаа жагсаж хүндэтгэл үзүүлж за шагнал урамжлалын зүйл гардуулж ингээд халдсан сэтгэлээ илэрхийлж за шинэ томилогдсон албаагчдаа ажлын амжилт хүсэж ингэж арга хэмжээг бол улам жил болгон зохион байгуулж байгаа. Цагдаагийн байгууллагад нийт 25 жил тасралтгүй ажиллаад өнөөдөр ингээ гавьяаныхаа амралтанд гарч байна. За ингээд 25 жилийн хугацаанд цуг ажилласан хамт олондоо баярлалаа. Энэ сайхан арга хэмжээг зохиож байгаа удирдлага хамт олондоо баярлалаа. За би цагдаагийн байгууллагад анх эргүүлийн цагдаагаар 92 онд ороод за тэгээд жижүүрийн туслахаар бол тасралтгүй нэг 20 жил бол жижүүрийн туслах хийж ажилласан. Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрыг ирийн нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны түүхт 95 жилийн мөн Мөрдөн байцаах алба үүсч өгцсөний 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. Энэ түүхтэй босгон дээр бид та бүхнийгээ олон арван шилдэг Мөрдөн байцаагч нар үе үеийн шилдэг удирдлагуудаар урьж оролцуулж байгаа лээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Хангуул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга цагдаагийн хориндоо отхон жаргал өргөдөж оролцож байна. Ингээд танд Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны түүхт 70 жилийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. За таны хувьд одоо Мөрдөн байцаах албатайгаа яаж анх ажил амьдралын гараагаа холбож байв? Анх ямар цолтой энэ албанд аль аймаг суманд томилогдож энэ сайхан яриагаар өнөөдрөх ярилцлага эхлэе. За энэ Мөрдөн байцаагч мэргэжлийг бол би ааваасаа үлж авч цагдаагийн байгууллагт орё гэсэн хүсэл эрмэлзэлтэй 1994 онд цагдаагийн дээд сургуульд элсэж орсон. За 1998 онд сургуулаа төгсөөд тухайн үеийн улсын Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмтрэг мөрдөлцөд Мөрдөн байцаагчаар ажиллаж ирсэн төгтэй. Манай аюушийн давааны цагдаагийн орондоо цолтой цагдаагийн байгууллагт 35 жил ажиллаад тэтгэвртэй гарсан хүн байсан. За манай Мөрдөн байцаах албанд тэр дундаа 25 жилийг энэ албанд залуу зантнаасандаа ажиллаж хамт олныг удирдах явсан хүн байсан. Тэгээ энэ мэргэжлийг өвлөхөд манай аав намайг чиглүүлж энэ ажил мэргэжлийг одоо дадлага сурах энэ бүх үйл явцыг бол зааж чиглүүлсэн хүн байгмаа. Мөрдөн байцаагчаар ажиллана гэдэг бол бас цагдаагийн албаагч болгонд тохиох тийм хувь тавилан биш. Тэгээд олон сайхан залуучууд Мөрдөн байцаагч болох юмсан гэж мөрөөддөг. Энэ хүсэл зорилготой хүрдэг. Тэгэхээр энэ Мөрдөн байцаагчийн ажил албаны ер нь онцлог нь яг юу юм бэ танихаар? Мөрдөн байцаагч гэдэг хүн бол алдаж онсон иргэдээс одоо гэмт хэрэг сэрдэгдэж байгаа мөн эрүүг иргэд хохирсон хүмүүстэй шууд нүүр тулан харьцдаг ийм сэтгэл зүйчнэр гэж хэлж болохоор ийм албаа агчд байдаг. За Мөрдөн байцаах албаны онцлог бол зөвхөн хуулийн захирагдаж хуулийн заасан зорилгыг биелүүлэхийн төлөө тэр гэмт хэргийг гаргахад нөлөөсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоох, эрүүг хуулийн заасан ялыг хөндрүүлэх шалтгаан нөхцөл байна уу гэдгийг тал бүрээр нь бүрэн дүүрэн судалдаг ийм одоо судлаач, сэтгэл зүйч ийм ажлыг хийдэг хүмүүс байдаг юм аа. Отхон жаргал хуриндагийн хувьд хэм бол бас онцлогтой. Одоо жирийн Мөрдөн байцаагчаас эхлээд энэ байгууллагынхаа удирдах албыг хавчтал
ажиллаж байгаа албаагчдын маань. Тэгэхээр ер нь таны хувьд энэ албатайгаа ажил амьдралтай холбоотой ямар албуудыг хашиж энэ талаар ярихгүй. За би 1998 он сургууль төгссөд мөрдөн байцагчаар томилогдоод тухайн 2 дугаар хэлцээхээ мөрдөн байцагчаас ахлах мөрдөн байцагч хүртэл 3 жил тухайн хэлцтэй. За ахлах мөрдөн байцагчаар мөн 3 жил. За энэ хэлцтэй мөн чиглэлийн ахлах мөрдөн байцагчаар 4 жил ажилласан байна. Ингээд нийтдээ 10 жил тэнд мөрдөн байцагчийн ажил хийсэн. За 2 дугаар хэлцээний дараагаар мөн 2 жил 3 жил хэртээ энэ ажлыг хийсэн. За мөрдөн байцах газрын дэд дараагаар 2 жил 5-6 сар ажилласан. За мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын дараагаар 6 сар ажилласан. Мөрдөн байцагчаар багахан хугацаанд ажилласан байна. За маш олон хэрэгүүдийг одоо шалгаж шийдвэрлэж явсан манай шилдэг мөрдөн байцагч нарын хувьд ер нь одоо таныг одоо шалгаж авах үед хамгийн их цаг хугацаа шаардсан, хамгийн их танаас мэрэгжил шаардсан ямар хэрэгүүд байв? Маш хүнд мөртлөө маш хурдан шийдэгдсэн ямар хэрэгүүд байв? Энэ талаар бас сонирхолж жишээ олгож ярил. Би мөрдөн байцах газрын хүн амны хэлтс гэж нэрлэгддэг 2 дугаар хэлцэд ажиллаж байхдаа бол одоо маш сайн дарга нар ахлахууд энэ хүмүүстэй ажиллаж исэн. За энэ хүмүүсийн ажлын дадлага, туршлага, бие авч байгаа байдлаас одоо энэ мөрдөн байцах албанд бас олон янзын хэрэг мөрдөж үтсэн. Тэгээд хүнд хэцүү олон хэрэгүүдийг бол бас зөвхөн мөрдөн байцагчд ангаараа биш хамт олноороо байгууллагаараа хүртэл одоо хэрэг мөрдөж исэн үе бас байсан. За энэний нэг жишээ бол одоо хамгийн олон үйлдэлтэй дээр мулгай хэрэгүүд бол 2001-ээс 2003 онуудыг Улаанбаатар төдөө орнотуудаар их үлдэгжсэн хэсэг бүлэг этгээдүүдийн хэрэг мөрдсөн хэрэгүүд бол хамгийн одоо удаан хугацаанд шалгагдсан хэрэгүүдийн нэг байсан. Тэр үед бол одоо 27 хулгайн үйлдэл, за 11-2 одоо дээрмийн үйлдэл, за хүн амны 3 үйлдэл бол тухайн үед одоо хамт харин ажиллаж исэн ажлын хэсэг манай эрүүгийн албаныхан бусад хүмүүс бид нар одоо 2 жил гэдэг их л хугацаа хэрэг мөрдөхөд бол их хугацаа. Тэгэхэд энэ хугацаанд одоо бүр тулсандаа одоо зарим нэг үйлдлийн одоо бүрэн дүрмийг шалгаж чадлагүй эдгээр үйлдэлүүдийг нотолж исэн нэг юм бас дурсамж байна. За хурдан мөрдөгжсэн иргэд бол харамсалтай иргэд бас их байдаг байсан. Одоо залуу хүүхдүүд сургууль соёлоо төгсөөд нийлж даривдаг, нэгэндээ уруу татагдаж аригтаа сэтгүүлснээс болж одоо төгсөлтийнхаа хонхны баяраар нэгнийхээ одоо самсруу болгоомжгүйгээр түлхээд умгаагаад амь насны нөхөрөж исэн хэрэгүүд их харамсалтай ийм хэрэгүүд гарч ирсэн. Мөн ахын хүрээнд одоо эхнэр нөхрүүд үр хүүхдтэйгээ зөв бус харьцдаг. Зөв бус харьцсны улмаас хүүхд нь одоо гараад алга болох, амь нас нь хохирох, бусдын иргэшээлд орох зэрэг одоо харамсалтай хэрэгүүд бол нэлээд шалгаж ирсэн. За манай монголчууд сайн хүний үр сүйт хүний унаг гэж ярьдаг. За таны аав давааны хурандаг бол манай үеийн мөрдөн байцаагч нар бүгдээрээ сайн мэддэг. Одоо ч хүртэл дурсан тийм сайхан хүн байсан. Тэгээ аавынхаа тухай бас өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор оролцож байгаа хувьд онцолж ярихгүй юу? Ер нь хувь хүний хувьд ямар хүн байв? Ажил амьдралтай холбоотой туршлагаа хуваалцсан ямар сайхан сэтгэлийн үг тантай ярьдаг байв? Энэ тухайд хэлэхгүй юу? Миний аав 1940 онд Ховд аймгийн Дарив суманд төрсөн. Аюушийн одоо ганцхүү Давааним гэдэг хүн байсан. За аав маань 1962 онд Оросын холбооны тухайн үеийн зөвлөлт социалист холбоот улсын дотоод явдлын яамны их сургуульд мөрдөн байцагчийн ангийг төгссөн анхны төгсөгч байгаа. За ингээд 62 оноос хойш мөрдөн байцах албанд ажиллаж 66 он төгсөж ирээд 66 оноос хойш 1972 хүртэл одоо мөрдөн байцагчийн ажлыг хийж, за 72-аас 75 онд хуучнаар нийгмийн айлуус хамгаалахын яамны цэргийн нэгдсэн дээд сургуулийн хуулийн тэнхимийн багшаар 3 жил ажиллаж байсан. За ингээд 77-оос 1981 он хүртэл мөрдөн байцах газрын өмчийн хэлтсийн дарга ахлах гэдэг ийм албанд шал хашиж байгаад 1981-ээс 1983 онд зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны удирдлагын академиг төгсөж 1983 онд улсын мөрдөн байцах газрын даргаар томилогдож ирсэн. За ингээд 83-аас 87 он хүртэл мөрдөн байцах газрын даргаар ажиллаж байгаад 87-аас 90 он хүртэл улсын цагзан сэргийлэх ерөнхий газрын 1-р хурлагч даргаар ажиллаж байсан.
За тэгэхээр энэ жилийн хувьд Мөрдөн байцах халуун маань 70 нас хүрчлээ. Хүний насаар отоход бас баггүй нас өндөр нас туршлага суусан, хат суусан, өргөжин тэлж ирсэн энэ их өнөр айл болсон. Тэгээд энэ айлынхаа одоо цаашд яаж өргөжөж тэлэх бол одоо ямар одоо бүтэц зохион байгуулалтын хувьч байдаг юм уу? Мөрдөн байцаагчдын мэдлэг мэргэжлийн хувьч юм уу? Яаж өргөжин тэлээсэ гэсэн тийм бодол та тээж авдаг бай. Ахмадуудынхаа хийжсэн ажил энэ гэмтрийг өөрөө шалгах, мөрдөх, нотлох хоромтыг цуглуулах гэдэг бол тогтсон шинжлэх ухаантай, арга барилтай, техниктэй, тактиктэй ийм ажил. Тэгэхээр энэ олон жилийн одоо ахмадуудынхаа хийсэн, бүтээсэн одоо эрдэмтэн багш нарын одоо онлын түвшинд гаргасан энэ ном бүтээлүүдийг одоо ажиллаж байгаа багш нар маш сайн судалж тэрийг яагаад судалж яах вэ гэхээр ажилдаа ямар нэгэн алдаа гарахгүй байх, ажилдаа ямар нэгэн хийдэл гарахгүй байх, гэмт итгээдэд ял шийтгэлтийг завшуулахгүй байх. Сануусар болгоомжгүй одоо гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг сайн тогтооход одоо энэ ахмадуудын цуглуулсан энэ эрдэмтдийн хийсэн бүтээл бол онцгой ач холбогдолтой. Мөн энэ Мөрдөн байцагчийн бас нэг хойшод анхаарах юм өмнөж байсан нэг асуудал бол Мөрдөн байцагчийн өөрийн бие авч яваа байдал мөн өөрийн болон хамт олонныхаа аюулгүй байдлыг сахих ажил дээр бол туйлын анхаарал болгоомжтой одоо ажиллах юм л ажилласаа л гэж хүсэж байна. Тэгээд үе үеийн ахмад ажилтнуудын одоо замнал бид нар үргэлжлүүлж байна. Бидний одоо бас нэг зорилго бол өөрсдийн олон жилийн тулсан туршлагаа ахмад үе шигээ ардаа үлдээ хүн сургах, хүмүүжүүлэх энэ ажлыг одоо хийх цаг болжээ гэж хэлэх байна. За таны хувьд тэгэхээр яг ямар цолоо аваад хамгийн их баярлаж байв? Ер нь цолны нэр хүнд, хариуцлага, бахархлын тухай та ямар бодол тээж авдаг вэ? Цагдаагийн байгууллагын цол гэдэг бол үнэхээр эр хүний бахархал, үнэхээр одоо ажлын ирч хүч өгдөг. За энэ ажил хүнд хэцүү ажлыг одоо авч явж байгаа гэр бүлд маань урам өгдөг, хамт олон найз нөхд маань одоо урам өгдөг ийм сайхан төрийн одоо цолоо гэж бодож явдаг. Тэгэхээр цол нэмэх тусмаа цагдаагийн ажилтан Мөрдөн байцагч нар бол өөрийгөө дүгнэж ямар хэмжээнд намайг одоо үнэлсэн байна, тэр хэмжээнд дахин одоо өөрийгөө боловсруулах, өөртөө ажиллах. Би одоо ийм хэмжээнд ирлээ. Одоо би юу дутуу байна? Ямар мэргэжлийн онцлог төр ирв, ямар хэдэн жил туулав? Энэ олсон туршлага мэдлэгээ одоо баттгаж цаашдаа алдаагүй хуулиа зөрчилгүй ажиллах юм хариуцлага нэмэгддэг гэж ойлгодог. За тэгэхээр энэ жил их том болж байна түүхтэй. Тэгэхээр ер нь хамт ажиллаж байсан одоо үе үеийн албаагч нартай, одоо ажиллаж байгаа албаагч нартай сайхан мэндчилгээ төвшүүлнэ үү? За Монгол улсад Мөрдөн байцах албаа байгуулсны 70 жилийн баярын мэндийг үе үеийн ахмадуудтай мөн удирдлагуудтай одоо ажиллаж байгаа хамт олон тэдгээрийн гэр бүлд эрүүл сайн сайхныг хүсэж баярын мэндийг хүргье. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны түүхт 95 жилээ, Мөрдөн байцах алба үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн босгон дээр үе үеийн шилдэг Мөрдөн байцаагч нар Мөрдөн байцах албанаас төрж гарсан шилдэг удирдлагуудаа та бүхэндээ уулзуулж байгаа лээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Хангуул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа отхон жаргал урагдж оролцлоо. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо та бүхэндээ бото мэдээлэл хүргэе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт айлд хулгай орсон байна гэх мэдээллийг шалгаад цонхны түгжээ гевдэж зурагт хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэн шалгажээ. Жингэлдээ дүүргийн гэмтрээс урьсан сэргийлэх 3 сар аяны хүрээнд тэргүүн байрыг 8 дугаар хорооны хэсгийн байцаагч цагдаагийн Ахмад Баяр сайхан эзэлсэн байна. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээний албаагчид эргүүлийн үргээ гүйцэтгэж байх үедээ автомашины цонхыг хаглан эд зүүлэх хулгайлж исэн этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн ажилласан байна. Дархан аймгийн цагдаагийн газраас сахилгават дөрвөн ажиллагаа 1 сарын аяныг зохион байгуулан явуулж байна. Булган аймгийн цагдаагийн газар хууль сахиулах их сургуультай хамтран гэрээд харуулах хамгаалтын мэрэгжлийн ажилтан бэлтгэх сургалт зохион байгууллаа. Өмнөг аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх Мөрдөн байцах тасгийн дарга цагдаагийн хошивч үлцийг тогтоох ахлах Мөрдөн байцааг цагдаагийн Ахмад Мөнхтөл нэрийг шагнажээ.
Замын үдсэм нь бүгд найрамд Хятад улсын Эрийн хоттой хил залгаа байдаг учраас зам тээврийн болон иргэдийн хөдөлгөөн ихтэй нутаг дэвсгэрт тооцогддог. Цагдаагийн хэлсэн 2016 оны эхний 8 сарын байдлаар иргэд байгууллагаас гэмтэргийн талаарх 462 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.6%-аар буюу 120 сая 1.9 сая төгрөгийн хохиролтой 162 холбогдогчтой 188 гэмтэрэг шинээр бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс 21.2%-аар өссөн үзүүлэлттэй байна. Замын үдсэм хэмжээнд тангарах хүчндэг бусдын зүйлийг бусдын бие махбодод гэмтэл учруулах согтуугаар үлдэх гэмтэрэг, гудамж бод үлдгэсэн гэмтэргүүд тус өссөн байна. За зам тээврийн гэмтэрэг өгд оруулсан гэмтэрэг буурсан үзүүлэлттэй байгаамаа. За эдгээр нь бас тус сумын нутаг дэвсгэр онцлогтойгоор хамаарууд энэ гудамж бод болон согтуугаар үлдгэсэн гэмтэргүүд өсөж байгаа. Тухайлбал одоо 7-8 6-аас 6-7-8 9 саруудад бүгдээр нь Хятад ард улсад зорчих Монгол улсын иргэдийн тоо нэмэгдэж энэ үүнийгээ дагаад энэ тус сумын нутагт зархсан согтуурах ийм явдал өсөж байгаа тоолбогдуудад дээрх гэмтэргүүд бас өссөн шалтгаан нөхцөл болж байгаамаа. Монгол улсын засгийн газрын хичээсэн бүтэц батлагдсан Дахрын ерөнхий газар татан богдож хэрэгжүүлж байсан чиглэлийг цагдаагийн байгууллага шилжүүлсэнтэй холбогдуулан цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн зарим нэгж зохион байгуулалт оронтой батлах тухай Б-дороо 437 тоо тушаалаар замын үдсэм дэд цагдаагийн хэлтэст шүүгчийг аюулгүй байдлыг хангах хэсэг шинээр байгуулагдсан одоо үйл ажиллагаа явуулж байна. За замын үдсэм маань нэг онцлог бол өдөрт улсын хэлгаар энэ орон нутгийн шинжтэй замаар бол одоо өдөрт 800-аас 1000 орчим тээврийн хэрэгсэл зарчдаг. Ингээд зам тээврийн осол гарах одоо зам тээврийн осол гарах асуудал их байдаг. За үүнтэй холбогдуулан хэвжирмийн хэсэг, замын цагдаагийн хэсэг хамтран одоо өдөр болгон байнгын эргүүд пост ажилласнаар эхний 8 сарын байдлаар зам тээврийн осол болон зам тээврийн гэмтэргийн тоо буурсан байгаа. За Дорногов аймгийн замын сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсэг нь нийт одоо 6 албан агчийн бүтэц орон тоотойгоор ажиллаж байна. Тэгэд нийт Дорногов аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн 75 орчим хувь нь одоо энэ замын сумд замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгээд өдөрт дунджаар 1500 орчим тээврийн хэрэгсэл бүгд найрамдах Хятад ард улсын болон Монгол улсын хил хооронд зорчигч болон ачаа тээвэрлэж хөдөлгөөнд оролцож байгаа. Үүнийг хилийн бомтын техник 108 дугаар ангийн алба агчтайгаа хамтран бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохицуулт хийж ажиллаж байна. Замууд авцмын бомтор одоогийн өнөөгийн байдлаар өдөрт хоногт дунджаар 4000-аас 5000 зорчигч 1400-аас 1500 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлж явж байгаа. Энэ хөдөлгөөнийг цагдаагийн байгууллагатайгаа хамтарч бид нар аюулгүй байдлыг сахиулж, шуурын төглийг сахиулж, түргэн шуурхаа шалган нэвтрүүлдэг. Орон нутгийн зам дээр гарч байгаа дийлэнх зөрчлүүд нь бол жолооч нар хамгаалах бүс зөөхгүй байна. Гэрэл шөнийн нөхцөлд гэрлээ хурц гэрэл туснаас олж зам тээврийн осол гарч байна. Согтууруулах хундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэж жолоод зам тээврийн осол гарах нь ихсэж байна. Зөрчлүүд ихснээс болж хүний амь нас, эрүүл мэндээр хохирох асуудал хэмжээгээр гарч байна. За тэгээд нийт жолооч нартаа анхааруулж хэлэхэд замын хөдөлгөөнд соёлтой оролцгоё. Залуу цагдаагийн ажилтнуудад захихад юуны үрд би төрийн хуулийг хэрэгжүүлэгч, ард түмнийхэн эрх ашгийг хамгаалагч, төр улсын төлөөлөгч гэдгээ хатуу ухамсарлах нь чухал. Эрх мэдэл албан тушаалдан эрдэлгүй гагцгуу хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Урандаа генерал Авхиа